За ер нь бол нөгөө аудитын дүгнэлтийн араас хариуцлага яригддаг гэдэг нэг асуудал байгаа. Яг өнгөрсөн хугацаанд энэ олон хэдэн их найдын зөрчилдөөр хичнээн албан тушаал дээр хариуцлага тооцогдсон юм бэ гэдэг статистик одоо л байдгүй. Засгийн газар хүртэл өөрөө хязгаарлалтай дүгнэлт авчаад байдаг. Тэгэд аудитын байгууллагууд нь энэ дээр бас араас нь ингээд их тодорхой хариуцлага тооцдог их мэдлэлтэй байхгүй бол ингээд бид нэр 10 эдийн их найдын зөрчилтэй гарсан байна гэж яриад өнгөрдөг сонсоол өнгөрдөг юм болчиход байна. За ингээд аудитын дүгнэлтээс харахад одоо нийслэлийн үнэт цаастай холбоотой сэлбэдэд бүтцээр ихэд 33 сарын хугацаанд $500 сая зээлээд зориултын дагуу ашиглаагүй аржааны банкнд ашигласан байна гэдэг ингээд дурдчихдаг. Ингээд дүгнэлтэн дээр байж идэг. Зориултын дагуу ашигладаг. За үүнтэй холбоотой бас нийслэлээс туулын хордны зам дээр аудитын дүгнэлт хийсэн байдаг. Хамгийн анх төсөв бүртгэн 594 тэрбум төгрөгөөсөн туулын хордны зам 2025 он 1.9 их найд болоод тэг 3 сарын дараа 2.4 их найд болоод нэмэгдэж байгаа. Тэг үүн дээр хүртэл одоо нийтдээ 4 дахин нэмэгдэж байгаа. Үүн дээр хүртэл ямар дүгнэлтүүд хийдэг юм бэ гэдэг асуудал байна. Тэг уг төслийн хүрээнд нийтдээ 500 тэрбум төгрөг 2025 онд 410, 2026 онд 99 гээд нийтдээ ингээд 500 тэрбум тараацсан. Тэгээд аудитын дүгнэлтэн дээр нүгэж байна уу гэхээр 500 тэрбум төгрөгийг олгохдоо ажил гүйцэтгэх төлөлгөө, тоо хэмжээ, ажлын хуваар зэрэг баримт бичгийг үндэслээгөө олгоцсон гэж байна. Үндэслээгөө олгоцсон. Энэ дүгнэлтэн дээр ингээд өгсөн байна. Туулын хурдны замыг хуульд нийцүүлэн байгуулаагүй гэсэн байна. Гэрээний нөхцөлийг хилцэж тохирсон баримт бичиг байхгүй гэж байна. Уг төслийг төлөвлөж хэрэгжүүлэлтэд хууль тогтоомжид бүрэн нийцүүлээгүй. Тээзүү зураг төсөл нь Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулт байгааг шаардлагыг хангаагүй гэдэг. Энэ улсад юу эзэн гэж байна уу? Ямар ч тээзүү, ямар ч зураг төсөлгөө, төлөлгөөгөө, ажлын тоо баримтгүй, ажлын төлөлгөөгөө, хоорондоо нийлсэн бараа одоо бичиг баримтгүйгээр 500 тэрбум төгрөг зүгээр ингэ гарчт юм. Энэ улс орнд ч эзэн гэж байгаа юм уу? Ингээ харахаар энэ Улаанбаатар хот чинь улаасныхан унгар энэ улаасныхан улангараа шийдэж чадахгүй байж яаж энэ Улаанбаатар хотын төгжрөл, яаж энэ Улаанбаатар хотын авто замын төгжрөл болно утааг шийдэх юм. Авсан зээлээ зориултын дагуур ашиглаагүй хадгалсан. Монгол улсын хууль тогтоомжинд нийцээгүй байхад нь гэрээ байгуулсан. Тууз тэзүү байхад нь мөнгө тэзүүгүй байхад нь 500 тэрбум болгоцсон. Ингээд одоо энэ аудитын дүгнэлтээс би хараад ярьж байгаа шүү. Энэ улсад ч юу нэг эзэн гэж байгаа юм уу? Ямар ч бичиг баримтгүй, ямар ч албан ёсны гэрээ контрактгүй ингээд 500 тэрбум төгрөг зүгээр ингээд шилжүүлчихдэг юм уу? Тэгээ хамгийн өрөвдөлтөө аудитын дүгнэлтэн дээр тооцоо нийлээ гэсэн чинь тухайн компани нь төсөл хэрэгжүүлж компани одоо нутаг руу явсан учраас тооцоо нийлэх бичиг баримт гаргуулж авч чадахгүй байна ингээд нэг өрөвдөлтөө бичиж суучих жоохгүй. Энийг өөрөөсөө гайхдаг. За тэгээд дараа нь энэ төрийн өмчийн аж ахуй нэгжүүдийн объектыг хэрхэн төрөөсөж чадах байна. Төр өөрөө өөрийн өмч хөрөнгөтэй мөртлөө жилд 34 тэрбумаар офс төрөөслээд 14 тэрбумыг үйл ажиллагаанд зардал өгч байгаа. Ингээд нийтдээ 50 тэрбум төгрөг. Зөрөө төр өөрөө өөрийнхөө хөрөнгийг төрөөслөхдөө 11 тэрбум төгрөөр олж байгаа. Улаанбаатар хотын төвд засгийн газрын өмч буюу засгийн газрын хөрөнгөд хотын төвд л байгаа. Дунджаар 50 мянгаар бусдад төрөөслөгөл өөрсдөө 171 мянган төгрөгөөр офс төрөөсөлдөг. 40 тэрбум төгрөгийн зөрөө өсөж байгаа. Бид нар мөнгөтэй зовлон эдлээд байгааз мөнгөгүй улс ингэхгүй шүү дээ. Үндэсний аудитын газар нь өөрөө байшин савндаа багтахгүй жилд 500 орчим сая төгрөгөөр бусдаас байр төрөөсөлж байгаа. Тэгэхээр засгийн газраас хизээ энэ асуудлыг нэг мөр шийдээд төр өөрийнхөө өмчийн хөрөнгөнд өөрөө байрших юм бэ. Гэхдээ яагаад ингэж өөрийнхөө хөрөнгийг бусдад метр квадратын 50 мянгаар төрөөслөд өөрсдөө яагаад метр квадратын 171 мянган төрөөслөд байгаа. Ийм одоо бодлого, ийм үйл ажиллагаа гэж байдаг юм. Энд чинь одоо компаниуд бол хамгийн муу менежмент шүү дээ. За хин арилга. Ерхий сайд хариулъя. Тэгээ шижир гишүүний бариад байгаа зарчим яг миний хийж байгаа ажлын зорилттой яг л нийцээд байт юм аа. Манай одоо төрийн албаа агч нар харж байна. Тэгээ их хурлын гишүүд ийм байгаа учраас би танд энэ асуудлаа шийдъя л гэдэг байгаа шүү дээ. Тэгээ төрийн өмч компани захирлууд бас харж байгаа. Их хурлын гишүүд ийм шаардлага тавиад байгаа юм шүү. Тэгэхээр бүгдээр бол арга замаа олсон шүү дээ. Төрийн өмч компани хууль гаргацсан. Тийм учраас тэр нөгөө 12 компани руу олон улсын тэр менежмент санхүүгийн аудит оруулъя гэд урилга хүргэе гэд шийдвэр гаргаад байгаа чинь яг энэ шижрээ яриад байгаа юм байна. Тэгээ шижир гишүүнээ тэгээ таны яг хүслийг биелүүлэх шийдэл бидэнд байна. Ингээд үе шаттай явуулж байна.
төрийн өмчт компанийн хууль баталчлаа. Одоо намар оруулаад ирнэ. Тэгээ намайг одоо худлаа ярьсан гэж та нар дээр шүүмжлээдсэн. Би ерөөсөө худлаа яриаггүй. 260 орон тог цомгогдсон. Тэгээ Эрдэнэс Монголч одоо байхгүй болсон. Чингис хаан баялагын сан болцсон. Одоо цаашаа төрийн өмчт компани ашиггүй ажиллаж байгаа төрийн өмчт компани гэж байхгүй. Төр ашиггүй ажиллаж байгаа тодорхой салбарт нийтийн үйлчлэгийг иргэдэд хүргэх зорилгоор тодорхой орон нутгийн өмчт компани байгуулад ажиллаж болно. Бусад тохиолдолд болохгүй. Ингээд шийдсэн. За би сая 5 хүнд хэллээ. KPI-ийн үнэлгээг бол захиралтай төлөөлөл өдөртөх зөвлөлд гэрээ байгуулад үр дүнгийн урамшуул олгоно. Захирлын цалин үйлс урамшуул бол үр дүнгийн тогтолцоо дээр OKR гэдэг зарчим дээр шилжинэ. Цалин 53.1%-аар буурна. Ийм л шийдвэрийг тузруу өгсөн. Энийгээ биелүүлнэ. Дээрэс нь тэр Эрдэнэс оюутлогоо молгоо билүү тэр компани дээр нэг офис авцсан энэ асуудал үүсээд шүү дээ. Шудраг үнний дуу хоолой болцсон зарим хүмүүс сүүлийн үед ирээлдэд байгаа. Тэгээ тэр хүмүүстээр би хариуцлага тооцно. Тэгээд л явуулна. Ер нь бол ингээд худлаа хэлэхгүй ажил шууд явж байгаа. Тийм учраас тэр офис дүрээсэлдэг байдал бол одоо байхгүй. Одоо тийм юм байхгүй. Тэгээ их хурлын гишүүдээсээ би үсэж байгаа. Энэ ажлыг хийхэд надад нэг тийм хугацаа бөгөөд нэг тайван байх боломж өгөөч. Тэгэхгүй бол одоо тэр хүн яриад хэдүүлээ ингээд явбал явахгүй шүү. Агуулгаар нь зөв гэж бодсноо харъя. За энэ шинжилт өөрчлөлтөн дотор та бүхний сонгуульд ажиллаж исэн менежер туслахууд зөндөө өртөнө. Хүний өөрийнхөө энэ дээр тайван байлгаарай. Хуулиа барья, зарчимтай бай. Тэгээ яг энэ таны хэлээд байгаа бүгдээр энэ асуудлаа нэг авч гарахгүй бол бас арай хэтэрсээ би зөвшөөрч байна.